Монголын волейболын холбоо 2025-аас 2026 оны үндэсний дээд лигээ аль бие ёсоор нийлээ. Энэ жилийн нээлтийн онцлог нь дээд лиг үүсгэн байгуулагдсны 30 жилийн ойтой давхцаж анхны аваргууд, ахмад мастерууд болон үе үеийн удирдлагууд оролцсон түүхэн арга хэмжээ болсон юм. За мөн энэ үеэр Монголын волейболын холбоо Premium Corporation-ы CEO брендийг тэргүүн түншээр сонгож хамтын ажиллагааны гэрээг үзүүлснээр лигийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн юм. 30 жилийн ойтойгоо золгосон дээд лигт энэ жил эрэгтэй эмэгтэй тус бүр 8 баг цомын төлөө өрсөлдөнө. Мөн 30 дахь улирлын дээд лигт Америкийн нэгдсэн улс, Венесуэл, Япон, Иран, Пакистан, Куб, Бразил, Орос улбаны улс, Украин зэрэг орны 30 гаруй лигоноор оролцож байна. Дээд лигийн 1-р тойргийн тоглолт энэ сарын 20-нд өндөрлөх хуваартай. Түрүү жилийн лигэр бол эмэгтэй 9, эрэгтэй 7 байсан. Бид удирдах зөвлөлийн шийдвэрээр 8 болгож ингээд тэгээд эмэгтэй лигонруудын тоо 3 болгоод шагналын санг 2 дахин нэмэгдүүлээд за мөн одоо бас одоо Premier Sports Network, NTV Sport, N Sport гэсэн ийм одоо албан ёсны спортын сувгуудаараа үндэсний дээд лигээ нэвтрүүлж байгаагаараа давуу талтай. Анх лиг зохион байгуулж байсан үеийг өнөөдрийн үедээ харьцуулах юм бол маш их өөрчлөлтүүд гарсан. За үүний нэг тод жишээ нь тухайн үед бид нэр одоо юу гэдэг 50 сая төгрөгөөр лиг зохион байгуулдаг байсан бол өнөөдөр манай волейболын лиг маань ойролцоогоор миний ойролцоо бодож байгаа тоогоор 50 тэрбумын үн цэн бүхий волейболын лиг болсон байна. Тэгээ энэ хугацаанд Монгол Улсын волейболын холбоо үндэсний дээд лигийн тэмцээнийг 1995-аас 2012 он хүртэл зохион байгуулж 6 жил завсарласан. Улмаар 2019 оноос дахин сэргээж ийхүү зохион байгуулж байна. Нэлээд сайн легондрууд ирсэн байна. Тэгээд гал гарсан тоглолтууд бас гарч ийн эхний тойрог гэхэд манай багийн хувьд өмнөх жилийнхээ бүрэлдэхүүнээс нэг 3-4 тамирчин байхгүй байгаа. Тэгээд шинжилгээгээ дахиад гаднаас хоёр өөр төрлийн одоо өөр репортер авч явчихсан. Одоо гаднаас Монгол тоглогчдоос одоо нэг тамирчин нэмж авсан юм л. Гол нь одоо волейболыг бүх нийтийн спорт оролцогчдын тоог нэмэгдүүлэх, Монголын тамирчдын олон улсад гарах амжилтыг нэмэгдүүлэх, мөн одоо Монголд бас олон улсын тэмцээнүүд зохион байгуулах энэ бүх боломжуудыг бүрдүүлнэ гэж ингэж харж байна. Мөн Монголын волейболын холбоо Premium Corporation-тай 7 тэрбум төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд волейболын спортын хөгжлийг шинэ шатанд хүргэх олон ажлуудыг эх 4 жилд хийхээр төлөвлөжээ.